Валентины бэлэг болчихсон шүү дээ. Орон дээр ингээл цэцэг мэцгэр ингээд зүрх мөр хийцэн. Бэлэг өгдөгөө батчихсан. За сайн байцгаана уу. Нэг жижиг нөхцөл биелүүлээд манай Валентины контентэд оролцох боломжтой болов. Ямар нөхцөл юм бол? Нэг покет зэрэгээр 2-6 хаваач нөхцөл биелүүлээд оролцох боломжтой болох юм. Болно. Ер нь бол покет зэрэг ашигладаг шүү дээ. За. Тэгвэл Одоо тооцоо төлөвлөд орж болох юм уу те? Тий. Тийм үү. За тэгвэл яг уу. Өнөөдөр хоёр ямар худалдаа авалт хийж байгаа вэ? тэр ямарчсан Facebook-ээс Улаанбаатар хэлбэрийн пэйжээр нөө Валентины худалдааны мэдээлэл аваад тэрнээр болохоор Dickies болохоор нэг бараа бол хоёр дахь бараа 47 хэмбэрнэ гээд бид тэр яг аав гэж хэлсэн бараагаа хурдаах гэж яриад байжсэн. Валентины бэлэгтэй худалдаа гэд байж харан сошиалаас тэгээд өөрийнхөө эргэлдэг бараануудыг авах гэж явж байна. Сайн байцгаана уу? Намайг Мэдмэд гэдэг харшил эмгэлзэн дархлаа судлаач мэргэжилтэй юм байна. Сайн байцгаана уу? Намайг Цэрэн Согер гэдэг дүр санчлагын нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэй. Тэр чинь 10 жилийн нэг сургууль. Тэгээд ер нь бол мэдэж эхэлсэн үеийг баг 24 5 жилийн өмнөөс мэдэж эхэлсэн. Тэгээд 10 жилийн нэг сургууль, их сургуулийн нэг сургууль. За сайн уу. Намайг Даваа гэдэг 29 настай. За намайг Бигүнэ гэж дууддаг. Бид хоёр 16 оноос хойшоо 9 жил, яг энэ жил ингээ 9 жил цогтой амьдарч байгаа. Тэгээд том охинтой, 7 настай том охинтой. Яа, би 13 жилийн өмнө одоо анх эхнэрлөөгөө яг Facebook-ээр тохиолж Tetris гэж тоглодог байсан. Тэгээд Tetris-ийг тоглоё гэдэг мессежтэй драка өсөх зорилготой мессежтэй Tetris тоглож байгаа. Тэр үед нэг муу тоглох хүнтэй тоглож би ранк өсгсөн гэсэн. Тэгээд над руу бичсэн байсан баа. Тэгж анх ер нь бас хасуулах үйл явцанд хэлжсэн. Би битсэн штэ. Ингэсэн штэ. Яг үнэндээ болохоор танай найзууд би чамайг ингээ над руу ингээ бичүүлээ. Миний ингээ Facebook-ыг өгчгөө гэж хэлүүлээд тэгээд чи яг үнэндээ над руу бичсэн гэж өөрийгөө боддог боловч би үнэндээ чам руу бичсэн аахгүй ойлгож байна. Ахаа тэгсэн шал хотлоо те. Би ингээд хай гэсэн чинь сарай заггүй байна гэж. Өөрөө өөрлөгөө бичүүлсэн гоо та заггүй байна. Бичих. Олгохгүй юу? Тэгвэж. Тэр аль нь ч нэг хартай биш тий. Зүгээр аа. Хартай бол чийл баг. Би бол ямар ч хараагүй угаасаа. Үгүй би чам бэлэг өгдөгөө батчихсан. Тийм байна. Чи бэлэг авдаг. Би бэлэг авах шүү дээ. Тийм байна. Би яхаа. Дандаа л бэлэг өгдөг дөө, байнга л бэлэг өгдөг дөө. Ямар нэгэн заавал Валентин ч юм уу, Март ч юм уу, төрсөд ч юм тийм биш. Тэгэл за хамаагүй тэгэл хамаагүй л өгдөг дөө. Хан. Манай гэр бүлд бол 3 хон нэдэг. Манай нөхөр хон, би хон, манай хүү хон. Загас. Хилэнц. Бид хоёр нөгөө усны авд болохоор би бинтэйг амар цогцдог гэж би боддог. Тэр тийм шилтганаас л одоо. Тийм шилтганаас. Усны ард гэж гайгүй юм байна. Би
чинь бэлэг бүлгийн ахлах тоглож чинь шүү дээ. Маань нөхөр амар гоё хаалгандтай хоолоо идэг. Зүгээр давас бэрц амар гоё хоолнууд идэг. Манай хүүхдүүд бүгд амар дуртай иддэг. Би бол амар олон юм ингээл өчнөө цаг игээл олон амтлагч болж янз бүр юм хийсэн ч гэсэн заримдаа нэг хүүхдүүд иддэггүй. Тэр нь жоох хэцүү. Өөсөө би хоол хийдэг ч гоо. Тийм тийм. Үзээчгүй. Манай ихний Манай нөхөр илүү романтик гэж бодож байна. Манай нөхөр одоо надад амар цэцэг мэцэг өгөөл хамгийн анх бүр олддог багтаа ингээд цэцгээр амар их сарнаа марнагаар янз бүрийн хийдэг. Жишээлбэл одоо нэг гэрт орсныхаа дараа ингээд орон дээр ингээд цэцэг мэцгээр ингээд зүрх мөр хийцэн. Тэгвэл би боддог юм. Яа дараа нь яа цэвэрлэнэ л гэж боддог нэг романтик. Чамаг гэж бодсон. Ойлгомжтой тийм ээ. Тийм дээ харагдлаатай. Юунд зүгч үрчтэй. Би яха би гэтээ хоол идэх юм чихэрж юмсан амар үрдэг. Эсвэл наа бас гоо сайхны бүтээгдэхүүн амар үрдэг. Биш үү. Ядаргаатай. Үнэхээр ядаргаатай. Бас мөт өрөө хатгалаа. би just багтай юмд мөнгө нөрөх жоохон дургу. Тэгээд ер нь бол мөнгө өрхтэй бид хоёр сардаа нэг худалдаа авалт ерөнхийд нь хийчихэд байдаг тий. Тэрийг бол нэг 200 300 400 мянган төгрөгийн юм байвал нэг дор төлөлт хийчүүл жоохон нэг тэмэг хэсэгтэй жоохон хэцэт гэдэг. Тийм болохоор ер нь бол ингээд хуваагаад тэгээд төлчүүл илүү амар байдаг. Угаасаа тэгж хэрэглээд одоо бүр хэдэн жил болж байна тий. Тэрс нэг бок зэрэг байх юм билээ шүү дээ. Үнэхээр бас даваад л юм бол хүү байхгүй, урьдчилгаа байхгүй, тэгээд үндсэндээ 4-6 удаа хуваагаад төлнө гэдэг нь тэрийг санхүүгийн бас дараад мэдрэлт байхгүй. Тийм. 50-60 мянган төгрөгтэй байлаа гэхтэл яг нэг 400-500 мянгийнхаа өссөн юм. Эхний төлөлтөө хийгээд авчих юм даа боломжтой байдаг учраас ямар байдаг. Хөргөжсэн санагчгүй юм. Яа, би шүү дээ. Ядарсан үед л тийм. Бусад үед гайг. Софистик харагдаж шүү. Манай нөхрийн сүл доонууд байна. Дандаа тийм юм их орно. Морь зэрэг. Тиймэрхүү доо ихтэй. Амар мандаг дуу монод айгүй мэддэг. Амар олон дооны сантай. Хүмүүсийн каракter гэдэг бас айгүй гоё. Бэлэг харагдаад байна. За. Хайцтай үү. За, баярлаа. Баярлаа. Ямар хүмүүстээ би. Чигээр бэлэнтэй бил болчихсон шүү дээ. Баярлаа. За, баярлаа. Баярлаа. Вау, баярлаа. 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 Хагасрын бүлэг авч байгаа юм шиг. Зүг зүрэж айгуугаа зөндөө их доошлоо шүү дээ. Баярлаа.